Уналт бүр дээрээс доош чиглэлтэй байдаггүй. Доороос дээш чиглэлтэй байж яагаад болохгүй гэж аль өнцгөөс харж байгаа нь чухал. Абсолют үнэн гэж хайрцаглагдаад яах вэ? Дээшээ уналт. За эрхэм хүндэт сонсогч танд 930 шоу хөрч байна. Яг одоо 930 шоуга 104.5 болон 84.5 долгион дээр тааруулаад сонсож байгаа бол та яг одоо Гэрүүлийн радиогийн 930 шоуг сонсож байгаа шүү. За бид Гэрүүлийн радио пэйж хуудсан дээр лайв стримаар давхар хурж байгаа. Дэлхийд даяар тавхан суугаа монголчууд минь Clubhouse-ийн аппликейшн болон онлайн радио аппликейшнаар бидэнтэй хамт байх боломжтой байдаг лээ. За яг одоо 930 шоуны эфирт дээшээ болон гар одоо 930 шоу маань үргэлжилж байна. Тэгээд энэ дээшээ уналт гэдэг нэрийг ингээд сонсохоор хүн болгонд айгүй тийм сонин одоо бодлоо төрдөг. Тэгэхээр тойл жишээ нь одоо дээшээ уналт гэдэг сонсонгод яг ямар бодол төрж байна? За надад шууд орж ирсэн нь болохоор штэ. Ингээд нэг далайн ёроол руу ингээд живэд заяа. За. Тэгээ живэд явсаар гадна ч угаасаа ёроолтой юм чи ингээд тулна штэ. За. Тэгээд энэ чи тулчаад ингээд дээшийг ингээд нэг хөвдөг ч юм уу нэг ийм нэг тийм киноны дур зураглал нүдэнд дуслаа. Шууд бууж гинөө. Дээшигээ дунаад штэ тэр. Би болохоор одоо кино бодчих шууд. За. Хоёр талдаа энэ хоёр юм нэг хот ингээ уулздаг штэ. Тэгээд нэг нь дээр, нэг нь доор. Доороос би дээшээ унчиж байгаа юм болоо. Нөгөө гаргийн хүн болж байгаа юм шиг л тийм л юм бодогдож байна. За. За. Тэгэхээр яг одоо 930-тай хамт байгаа сонсогч та бүхэн бас дээшээ уналт таны хувьд одоо ямар төсөөлөл, ямар бодол байна бас хуваалцаарай тийм ээ. За тэгэхээр дээшээ уналт гэдэг нэвтрүүлгийг ингээ хөтлж явах явцад зочдын маань бас айгүй гой өрмөц тодорхойлолт байдгийг. За. Тийм. Тэгэхээр тэр дотроос одоо Монгол Улсын төрийн сойрхолд Төмөр Батургаагийн хэлсэн одоо тэр тодорхойлолт айгүй гоё. Тэгэхээр уналт дээшээ уналт гэхээр ер нь бол хүний одоо тэргүүн тий буюу тэргүүнээ чи зөв өргөж явах юм бол тэр бол дээшээ уналт. Гарцаагүй. Чи хэрвээ тэргүүнээ гудайлгаж явах юм бол тэр бол доошоо зайлшгүй гэж хэлж ирсэн. Тэгээ тэр үг нэрэл тийм биш үү? Би одоо монголчууд гэдэг шүү дээ. Зөвхөн өөдөө монголчууд гэдэг. Яг. Тэг ямар ч үед чи ингээд тэргүүнээ годайлгаж, газар ширтэж, готорч битгий суу. Чи ингээд дээшээ толгоогоо өрг тий. Хараагаа чи өрг. Чи тэр өргөн удам тал нутгийг хар. Монгол орн маань ямар сайхан өргөн удам байна. Чи харцаа дээшээ өрг тий. Чи харж байгаа тэр зүгтээ чи тэр хэмжээнд сэтгэж чадна. Тэр хэмжээнд чамд боломж байгаа шүү гэдгийг бид нар ч ер нь бол маш олон сайхан одоо үгдийн маань сургаал ойлгуулдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг тэр утга. Тэгэхээр дээшээ уналтын маань гол зорилго гэхээр бидний амьдрал болгонд өдөр тутамдаа уналтууд тулгардаг. Бэрхшээлүүд бол төв төмөрөө тулгардаг. Тэгээ гол нь тэр бэрхшээлүүдийг даваад гарцсан хүмүүст бол тэр маань тэр уналт маань дээшээ уналт болоо хувирдаг. Хэрвээ тэр уналтын дотроо би ингээд гарч чадахгүй, гарцыг хайж чадахгүй гэр уналтын дотроо байсаарлах юм бол тэр бол ер нь доошоо уналт буюу уналтын одоо хил хязгаараасаа давж таагүй хэсэг хүмүүсийн одоо бүлэг болоод үлдчихсэн юм шиг байна. Тэгээ магадгүй тэр дээшээ уналт хийж чадсан хүмүүс маань яг одоо өдөр тутамдаа гарах гарцаа олохгүй байгаа маш олон хүмүүст магадгүй мотивац болж урам зориг өгч энэ чи ингээд авчдээ шүү. Яг. Би яг энэ уналтанд ингээд байжсэн шүү гэж одоо хэлж чаддаг хөтлөн дагуулагч мотивац болж урам зориг болдог тийм хүмүүс нь болдог. Тэгэхээр өнөөдөр яг ингээд 930-ийн эфирт дээшээ уналт маань эргээрсэн. Тэгэхээр ингээд хоёртойгоо сайхан ярилцах ийм сайхан завшаан төхөж байна. Тэгээд хоёртойгоо болоод одоо биднийг хамтдаа сонсож байгаа, үзэж байгаа сонсогчтойгоо хамтдаа дээшээ уналтын талаар яг одоо эфиртээ сайхан алуунлан яриа өрнүүлэх нэ. За тэгэхээр өнөөдөр маань одоо хамтран хөтлөж байгаа төвшөө болоод Саки хоёртойгоо дээшээ уналтын талаар гоё бодлоо хавалцъя л та. Хоёрын хувьд ер нь за төвшөөгөөс эхлэе тийм ээ. Төвшөөгийн маань хувьд ер нь чиний хувьд яг ингээд одоо ингээд бодоход тийм. Одоо яг амьдрал чинь тулгарч исэн дээшээ уналт. Гэвэл одоо ямар үе байна? За миний амьдралын хувьд гэвэл
За мэдээж олон зүйлүүд санаанд орж ирж байгаа. Тэрнээс өмнө яг зүгээр ер нь нөгөө уналтын талаар ер нь амьдралдаа өмнө яг ямар бодолтой явж ирсэн. Яг амьдралд яг тэр одоо яг уналт гэж одоо тодорхойлох хэмжээний тэр нөхцөл байдалд орох хүртлээ гэ уналтын талаар ямар ойлголттой байснаа гоё хуваалцчих. За тэгэхээр сонсогч донд маань бас залуу хүүхдүүд дүүнэр бас байгаа шүү дээ. Бүгд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг үнэндээ яг нөгөө нэг амьдралын санхүүгийн хувьд хэцүү байсан үе. За гэр бүл ингээд нөгөө гэр орны тийм ээ амьдралын хэрэгцээ санхүүгийн хувьд маш хүндрэлтэй байсан. Ер нь бид нар чинь нэг өдрийн хоолоо яаж олох вэ гэдэг нэг үеүүдийг туулж исэн. Одоо ч тэгээд туулаа явж байгаа хүмүүс байгаа тийм ээ. Тэгээ энэ үед ерөөсөө ингээл амьдралыг ерөөсөө тэгэл ботдог байсан. Эндээс цаашаа идэхгүй одоо хамгийн сайндаа л би нэгдэг гадаадад гарч чадвал нэг ажил хийдэг хүн болно ч гэдэг юм уу. Ийм бодлыг тээж явж байсан. Тэгэд үнэхээр яг тийм нөхцөл байгаа хүн тэрнээсээ ч илүү харж угаасаа чаддаггүй. Тэгээд харин одоо ингээд эргээд харахад тухайн үед хичнээн хэцүү байсан ч гэсэн хэл ус сурах, сургууль соёл тийм ээ, боловсролын мөрхөөх гэдэг дээр тууштай хандсан, хийсэн олцсон ажил болгондоо итгэмжтэйгээр хамгийн санаар хичээж ажиллаж байсан. Тэгэхэд үнэхээр хичээгээд явхад үр дүн заавал гардгийн байлээ. Тэгээд одоо бол эргээд харахад дэлхийн бас нэлээд олсоор ноор яваад үтцсэн. Гэхдээ зүгээр нэг аялаад ч биш бүр ажил төрөлтэй, найз нөхөдтэй эргээд хийж байгаа ажил байгууллагын хувьд ч гэсэн өгөөчтэй ингэ явж байгаа. Тэгэхээр тэр үед бол үнэхээр хэцүү байна. Үнээс цаашаа би үнэхээр олигтой амьдрч чадахгүй байх. Би ер нь хүнд хэрэггүй, хэцүү гэдэг ийм бодлыг бас тээж явж исэн. Өөрийгөө үнэлэхгүй, үн цэнгүү мэдрээ явж исэн үе байсан. Гэтэ тэр үеийг даваад хичнээн хэцүү байсан ч гэсэн чадах зүйлээ хамгийн санаар хийгээд хичээж исэн. Тэр болоод миний дээшээ унах гэдэг ингээд матчихсан үе байх гэж бодож байна. Тэгээд матсаар байхад яг үр дүнгээр нь бол заавал үтсэн. Тийм болохоор одоо бас яг тийм үеийг туулан явж байгаа хүн байгаа бол битгий бууж өгөөрэй. Өөрөө чадах хамгийн санаараа байгаарай. Ёс зүйтэй зөв байгаарай. Тэгээ заавал үр дүн хүрдэгэ гэж хэлмээр байна. Тэглэг яах вэ? За тэгэхээр Сакигийн маань хувьд асуулт нь юу вэ? Чиний хувьд ер нь одоо уналтыг яг юу гэж боддог? Ямар ойлголттой явж ирсэн? За тэгээд яг тэр өөрийнхөө амьдралд яг уналт гэж одоо тодорхойлох хэмжээний нөхцөл байдалд орох үед тэр бодол яаж өөрчлөгдсөн бэ? Яг уналт гэх юм бол миний хувьд за нэг юм байна нэлээд том. За миний хувьд хамгийн хэцүү байсан нэг богинохон хугацаа. Тэгээ тэр хугацаа маань юу байсан гэхээр дөнгөж 1 настай хүүгээ аваад эхнэр бит хоёр Филиппинд сурах гад. За. Leadership Institute-д сургалцах гад тэгээд явж исэн. 16 он гэсэн үг. Тэгээ 16 онд явж байхад яг Бээжин дээр очиод Бээжингийн airport дээр очиод онгоцондоо суух гэсэн чинь Филиппинд виз хэрэгтэй байна. Чиний ингээд та хоёрын онгоц чинь бүр ингээд 6 сарын дараа буцаж ирэхээр байна. Тэгтэл Филиппинд монголчууд 1 сарын л визтэй. Тэгээ тийм учраас танаа гэр бүлийг явуулахгүй. Манайх хэрвээ явуулахаар бол та нарыг буцаад одоо Филиппинд буцаавал бид нэр онгоцны чинь төлбөрийн даах учраас танаа гэр бүлийг явуулж чадахгүй нэ. Та хоёр эсвэл визээ цуслаад дахиад виз ав. Тийзээ цуслаад дахиад тийз ав гэдэг. За. Тэгээд энэ асуудал нэлийн удаан үргэлжлээд бид хоёр онгоцсондоо сууж чадаагүй. За тэр үед хүү маань ер нь хятад хоолны нэг юм амтлагчнаас болоод хүү маань airport дээр чилцэг алдаад болдгоо, гүйлгээд болдгоо. Нэлийн хүнд байсан. Тийм. Юм идээл шууд гүйлгдэг. Тэгээд бид хоёр яг за нэг 2 дугаар терминал дээр үлээ 3 онс. Ядж яхад тухайд яг нэг яагаад чи бид хоёр компьютер юу хийсэн? Утаснараа яг нэг юм холбогдох боломж нь зөвхөн Монгол руу холбогдоод байдаг. Тэгээ Монголоос нөө Бээжин таних хүн байхгүй. Тэгээ тэр нэг жоохон хүнд нөхцөл байдал ихнэр маань ингээ хямарчихсан. Хүүхэд уйлаад онгоцсондоо сууж чадахгүй, онгоцны хаагдал явж байгаа байхгүй. Амар хэцүү мэдрэмж. Тэгээ бид хоёрт ойролцоо нэг $500-600 байсан. Тэгээ жоохон хэцүү. Тэ харийн нутагт хэл ус бид хоёр миний англи хэлний төвшин тийм сайн биш. Яг үнтэй зүгээр ойр зүр юм ярилцаад ойлголцож чадна. Тэгээд яг нэг 2-3 хоног Бээжингийн airport дээр за эсвэл буцъя. Тэгээ яах гэж би энд ирсэн. Тийшгээ ингээд хоёрын орнд энэ чинь ингээд үлдэх байсан бол яах гэж ер нь Филиппин зөрсөн. Ер нь боли бүр болохгүй ер нь нутаг буцъя гэж бодоод яг 2-3 хоног airport дээр 3 хоног юм байна. 3 хоног ингээд хонжоохот тэр нэг амар хэцүү мэдрэмж аваад ялангуяа өрхийн тэргүүн хүүхдүүлээд байдаг те ихнэр маань хямраад байдаг. Миний гаргасан шийдвэр шүү те. Би ер нь яг тэр үе тухайд бол за ирэх хүн гэж юм байхгүй.
Хань ижил гэж юм бол байдгүй нэ. Би ер нь арчаагүй дээ л гэж утсан. Яг өөрийгөө л буруудах ч гэлсэн. Тэгээд тэр хугацаанд яг нэг юм ямар хэцүү нөхцөл байдал туулж байгаа. Тэгээд эхнэрийнхээ ахтай холбогдоод Монгол руу бас хүмүүс рүү холбогдоод тэгээд тэнцээ нэг Стив гэдэг нэг ах хүүтэй холбогдоод Стив тэгээд нэг өвөр Монгол нэг эмэгтэй Нана ойлоо. Тэгээд нэг хоёр эмэгтэйтэй уулзаж танилцаа. Тэр хоёр маань бас Монгол дахь танилуудын маань танилуд гэсээр хагаад 4-5 хүний танил нэг нөхөр эхлэн битээр дээр ирээд. Тэгээд битээр нэг буудлаасаа олгүй хүн бас нэг юм зочдуудад очиж хоноглох боломж олдоод эхнэрийн маань ах эндээс зочдуудад захиалж өгөө, такси захиалж өгөө. Тэгээд битээр очиж хоноо. Тэгээд яг өглөө нь ямар хэцүү нөхцөл байдал донд нэг юм инээцэн нэг ах памперс ирсэн. Яста хид хитэн гой жимс ирсэн. Сайн уу саки гээл инээмсэглэл авсан чи пал гээл авсан. Яг нэг юм тий үүл өстэй задраал нар хийж байгаа. Сав тавьмаар санагдаж байгаа юм. Амар гой санагдсан. Тэнгэр зэлмээл явна гэдэг. Би хятадуудыг нэг үздэг л те. Нэг надад тийм хятадуудад найр тавиад идэх хүн бол би биш. Гэхдээ тэр үед тэр хүний инээмсэглэл зүрхэн өстэй яг дулаан хэлчийг хүссэн бохоо. Итгэл найдвараа маралзаал явж байгаа. Тэгэл хурж ирээл тэрвэл мэдлсэн чинь надад ямар гоё юм бэ. Тэ? Бас нэг тэрбум хүнд сайн хүнч байгаа, сааранч байгаа гэдгийг яг тэр зүйлийг надад ойлгуулж ухааруулад тэгээд тэр ах маань надтай хамт за терминалаар яваад за хэрвээ цаг байвал Бээжингээр ингээд зугаалж болох уу гэх хичээл маань маргааш эхлэх гээд байгаа учраас болохгүй нэ гэсэн чинь за тэгвэл саки юу яа чамд хэдэн төгрөг байна гэдгсэн $600 байна гэсэн чинь за тийз ер нь авахд жоохон өндөрлөлтэй юм байна. Одоо шууд тийз аавна гэвэл хүн нилээд өндөр тусна. Би туслая. Би аваад өгье. Тэгээд Монголын төлөө тэг энэ leadership institute-д суралцгаад өдөрдөгч болж бэлтгэж байгаа энэ залуу хүнийг би дэмжмээр байна. Тэг их нартайгаа би ярилцсан болно гэж байна. Тэгээ би чамд дэмжээ. Тийзийг аваад өгье. Тэгээ саки чамд очиод бас хэрэг мөнгө хэрэг болж магадгүй гэн мөнгө бэлдээ тогтоон хийж өгөөд. За саки терминал дотор ийм гоё арай хямдхан хоолнууд. Би болохоор хамгийн үнэтэй ингээ хоолны газараа нь яваад исэн юм байна. Тэгээд доошо B1 B2 руу орохоор хоол нь хямдхан. Тэгээд үеиг ариун тэгээд хоолны өмдөж жоохон монголчуу хоол ихтэй мах ихтэй саки монгол хүмүүс махан туртай энэ хоолыг авч идвэл чамд хэрэгтэй гэд. Энэ терминал руу явал ингэдэж шүү тэгдэж шүү гэж бүгднгийн надад зааж өгөөд. Тэг хэрвээ цаг байсан бол саки Бээчингээр би чамд дагуулж явмаар байна гэд. Тэр мэдрэг надад ямар гоё юм бэ хүү. Тэгэл тэр үед тэгээд яг ахыгаа баяртайгээл Филиппинд очиод газардаал гэр бүлээрээ хамтдаа суралцж байгаа энэ байдал. Заримдаа яг ийм сайн сайхан цагийн өмнө жоохон бараан дурсамж, жоохон даваагүй биний амьдралд байдаг юм аа. Харин тэр үед эр хүн тий хань ижил хүн сэтгэлээр унарч стресстэж эсвэл ихнэр уулууга орилж үр хөвгт рүү муухаар суух огт хэрэггүй. Харин ч илүүх тэнхээтэй те харин ч илүүх сайн цаг ирэх болно гэдэгт им итгэл найдварыг хань ижилдээ хүргэх хань ижилдээ итгэх те энэ мөчлөгийг эр хүн давах ёстой гэдгийг миний амьдралд тус. Энэ л миний амьдралын хамгийн гайхамшигтай дээш уналт байсан болов. Тэгэл ихнэр битээр харахтаа одоо ч гэсэн биднэрт итгэл найдвар байдаг нь сайн цагийн өмнө саадаа мундахгүй. Саад дотор байсаар л байгаа. Энийг л давчих юм бол сайн цагтаа золгох нь зөвөө л гэдгийг биднэрт одоо сануулж идэг ийм сайхан цаг байна да. Сайхан баярлалаа. Бүр хамт байсан юм шиг санагдчихсан. Бараг тэр хүн нүд нь харагдаад байна. Гоё ярьж байна те. Төсөөлж юу бодхоор тийм ээ. Тэгэхээр сонсогч таны хувьд ч гэсэн ер нь амьдрал өдөр тутамдаа бидний хувьд юу болохгүй бэрхшээл одоо уналтуудаар бол дүүрэн байх боломжтой ийм нөхцөл байдлууд зөндөө ордог. Тэгэхээр тэр үедээ та гол нь ямар шийдвэрээ гаргаж байв? Та яг одоо ямар нэгэн бэрхшээл дунд байгаа бол тийм ээ? Ямар шийдлийг гаргахыг хүсэж байна тийм ээ? Тэгэхээр шантарч орхисон магадгүй зүйл яг одоо байна уу? Ингээд хоёрын хувьдаас ингээ асууя л да. Байгаа шүү дээ. Шантарснаасаа болоод тэрийг ингээ хайцсан, орхицсан, болий гэд орхисон зүйл байвал гой тэрнээс яваалц. Би бүр шантарсандаа баярлалаа шүү дээ. Оо, тийм үү. За. Би нөгөө амьдрал мэдээж нэг тэмцэлтэй тийм ээ явж байсан. Тэгээд би бас нэг Солонгост одоо очсон байхгүй юу? Тэгээд нөгөө тэр үед яг монголчууд айгүй олноороо Солонгост ажиллаж амьдарч эхэлж байсан. Бүр яг оргил үеийнх нь эхлэл нь байсан.
Тэгээд тэнд нэг 4 сар амьдэрсэн. Тэгээд 4 сар амьдрахад болж исэн. Үнэхээр болж исэн. Би солонгос хэл мэдгүй мөртлөө англи хэлтэй. Тэгээд солонгосчууд англи хэлтэй амар дуртай. Хүндэлдэг. Тэгээд шууд нөгөө хүүхдтэй англи хэл заалгаач гэдэг юм ингээд тэгээд бүр боломжууд гарч ирээд тэгээд өөрөө нөгөө айгүй их тийм сониуч хүн болохоор бас боломжууд гарч ирээдсэн байхгүй. Гэтэ 4 сар амьдсны дараа би нөхцөлд л хараад бас амьдрал өөр юмнууд байсан л та. Тэгтээ нэг зүйлийг зүгээр л ойлгосон. Энэ миний байх газар биш байна. Яг зүгээр олон хүмүүст хэлсэн амлалт ч гэдэг юм одоо нэр нүрээ бодоод гүрийх байсан л та. Гэхдээ л энд нэг юм хоосрал зүрх сэтгэл төр хоосон мэдрэмж гэдэг чинь аягүй хэцүү юм байлаа шүү дээ. Зүр байх тусам хичээх тусам энэ нэг л биш байна. Энд би ерөөсөй байх хэвээр газар биш байна гэд. Тэгээ миний нэг юм жишээ одоо би одоо монголч нөхөн хамцаатай нэг олон хүн хамтаа улс орнд би нэг амьдарч чадахгүй нэг хэрэггүй юм шиг санагдаад байдаг байхгүй. За одоо Америкч гэдэг юм уу ингээд солонгос гэдэг улс орнуудаар яваад үзэж хахад яагаад ч би тэнд очихоор нэг тийм далайн эргийн хэдэн сая тэрбум элсний ширхэхийн нэг нь болцсон юм шиг санагдаад байдаг. Харин Монголд ирэхээр Монголд байхаар би за ядчил нэг аквариумны нэг онцгой өнгөтэй нэг гоё чулуу шиг болоод байдаг санагдаад байна. Арай нэг өөр гоё тод харагдаад тийм. Харагддаг. Үн цэнтэй хэрэгтэй. Тэгээд үндэ яг би гадаадд хэрэггүй санагдаад байдаг. Би өөрийгөө бодоод амьдрч чаднаа. Хичээгээд хинч монгол хүн бол хинч хаанч амьдрч чадна. Бид нар ч тэр тусмаа дасан зохисох чадвар өндөртэй хүмүүс. Гэхдээ би Монголдоо илүү хэрэгтэй юм шиг сурсан мэдсэн чаддаг зүйл Монголдоо илүү хэрэгтэй гэхэд үнцэнтэй юм шиг санагддаг. Миний амьдрал илүү үнцэнтэй санагддаг байхгүй. Тийм болохоор Солонгосыг орхиод 4 сарын дараа Монголдоо ирсэн маань нэр хүндээ бодлогоогоор шалтаа багаад Монголдоо ирсэн байна. Миний бодлоо өстө шантарч орхисон. Гэтэ сайн зүйл байсан. Тэгэхээр нөгөө шантраад орхисон зүйл маань нэг талаараа сайн зүйл нөгөө талаараа бас сөрөг зүйлүүд үр дагаврууд магадгүй хүн болгоны амьдрал байдаг байна. Тэгэхээр төшөөгийн хувьд бол сайн зүйл болсон байна. Надад сайн зүйл. Агт яг санхүүгийн хувьд ч гэдэг юм уу, нэр хүндийн хувьд ч гэдэг юм хүмүүсийг нүүр харж чадахгүй нэг хэсэг болж хэцүү бол гэдэг бодол бас байсан баг тийм ээ. Зөв юм хийсэн үү, буруу хийсэн мэдэхгүй шүү дээ. Мэдээж сонголт гараад ирнэ, аль нь зөв бурууг нь мэдэхгүй нэг шийдвэр гаргана. Тэгэл тухайд хамгийн сайныг сонгож байгаа шүү дээ. Тэгээ тэр нь алдаач болж болно. Хамаагүй. Тэгтээ та тухайд хамгийн сайныгаа сонгодог угаасаа. Тийм болохоор. За Сакигийн хувьд орхисон зүйл юу вэ? Эргээд харахад яраа уусаа. За вэж бодъё доо нэг их юм орхиогүй юм шиг байна. Гэхдээ яг шантарсан гэвэл хөгжмийн сургуульд сурахаар ер нь шантарсан нэг үе байсан. Огт ер нь хөгжмөөр болиё гэж. Тэгээ би одоо 27 жил бөмбөр тоглож байгаа. Тэгээд сүүлийн 17-8 жил яг хамтлагуудад энэ зэрэг хамтлагуудад хөгжим тоглож бөмбөр тоглож за ажиллаж хөдөлмөрлөжсэн. За тэгэхээр ер нь хөгжмийн хүн болъё гэж багаас мөрөөдөж эхэлсэн. Тэгээд хөгжим бүжигт орох гэсэн чинь төгөлдрөөр ангид орё гэдгсэн чинь 9 сарын биш 8 сарын 31 мөчнийг сургууль дээр очисон чинь аль хэдийн хүүхдүүдээ бүртгээд авцаа одоо хэрэггүйгээд нэг хүүхд болохоор мэдэхгүй тэгээд ахыгаа дагуулад очисон чинь аль хэдийн бүртгэл дууссан гэж. Зүгээр л яваад орчих гэж бодсон. Харин би тэгсэн чинь болохгүй юм шиг. Тэгээд за окей болио гэдэг. Тэгээд явж байгаа за 5 дахь ангита болио. Хөгжим бүжигт орё. Тэгээд төгөлдрөөр бас л орё гэл. Би чинь төгөлдөр урчмаар амар дуртай. Тэгээд очвоо. Очисон чинь төгөлдрөөр уучлаарай 5 дахь ангис авдаггүй маа. Юуны анги вэ? Бүрээ гэхдээ нэг юм зөвхөн бүм гэл бодлог нэг бүрээ тийм. Тэг би бүрээ ч болохгүй. Би ийм болохгүй. Би хөгжимд бол төгөлдрөөрч л болно гэдэг. За бойлчлоо. За тухайд тэгээ болоод явж байгаа за лицейд орё. Солин дэдийн лицей гэж тухайд байсан баг. Тэгэд лицейд орё гэл. Лицейд яваад шалгалтаа өгөөд эний тэрэ болвоо. За. Тэгээ тэгсэн чинь бас яг тухайд манай гэр бүлийн нэг юм нэг хүн хэцүү нэг юм үе туулсан манай ээжи маань аави маань гэр бүл одоо манай гэр бүл гэсэн үг те манай гэр бүл маань нэлээд хүн хэцүү яг нэг юм сонин үеийг туулаад тэгээд би орч чадаагүй. Тэгэл яг тэр үед за би ер нь урлагийн хүн болох шал хутлаа юм байна. Дими юм байна. Би нэгтэж чадахгүй юм байна. Хоёр болцоо нөхцөл байдал нь ч болохгүй юм байна. Ер нь орхигээд яг шийдээд л тэг болсон. Тэг магадгүй нөгөө талаар одоо боддیں۔ Би хөгжмийн сургуульд ороод явсан бол би амьдралыг бүгднийг хөгжмөөр харж хөгжмөөр мөрөөдөж хөгжмөөр л бүх юмыг төлөвлөх байсан баг. Гэхдээ надад одоо л үнээс илүү зориг бий. Үнээс илүү зүрх сэтгэл минь шатаж бүлгэлж үүнийхэн толоо явах амьдрах гоё сайхан байна. Тэгээ илүү том зүйлийг олсон гэх юм.
Тэгээ харин миний хөгжим бол хоббигоор яг одоо л хിവэрэ. Тэгээ хамтлагуудад бөмбөр тоглож байна. Тэгээ хөгжимчин бөмбөрчин хэрэгтэй бол гэвэл дуудаж байна. Тэгээ хамт сайхан нөхөрлж сайхан хамтдаа хобби ирч. Тэгэл хөгжим тоглож юм үе байна. Тэгээ заримдаа ч би яг бөмбөр тоглохоор боддیں۔ Би үүний төлөө төржээ гэж. Найзуудтайгаа тэгээ бөмбөр тоглож байхдаа найз нь үүний төлөө төржээ гэж хүс гараал те. Энэ мэдрэмж инээ тэрийг бүх зүйлсэд миний яг амьдралд бас нэг хөг нэмдэг, өнгө нэмдэг ийм хобби болж бас оршин тогтнож байгаа юм. Илүү үнцэнтэй үлдсэн байна л гэж бодсон. Ийм зүйл байна да. Тэгээ тэр сурч чадаагүй зүйлээ арай өөр зүйл сурахад арай амьдралын утга учиртай гэж бодож байгаа. Одоо миний хувьд үнцэнтэй нандин гэж бодож байгаа зүйлдээ цаг хугацаа зарцуулсанд бол миний хувьд илүү баяртай байдаг. Ёстой гоё тийм ээ. За Магнагийн хувьд өөрөө ер нь ингээд яриулаад ах юм битэй. Ёстой гоё ямар хөөрх юм ярьдیں۔ гээд ах юм. Өөрөө нэг ард үлдээд байгаа мэдрэмж төрөөд ах юм. Тийм. За. Тийм. Ер нь нөгөө яг энэ нөгөө дэшээ онолтыг ингээд төлөөд явж байхад хүмүүсийг айгүй сонсч ирсэн асуугаад өөрөө ер нь нөгөө ярих боломж ер нь бол хязгаарлагдмал байсныг та бүхэн бас мэдж байгаа үзээ. Яа. Тэгин гот яг хоо миний хувьд миний амьдрал өөрөө тэр чигээрээ дэшээ онолт байсан гэж би хардгийн. Тэр дундаа ингээд эргээд ингээ харахад хамгийн том нь яг юу байсан бэ? Яг аль үед ингээ тохиож исэн бэ гэж бодсон чинь ер нь нөгөө юу юм бэ? Хүн өөрийнхөө үн цэнийг мэдэхгүй би яг хин юм бэ гэдгээ мэдэхгүй тэр үед ер нь бол миний амьдрал нөгөө ямар ч гэрэл гээгээгүй ирээдүг харагддаггүй юм байна. Тэгэхээр тэр үе бол би одоо хамгийн том одоо уналтын үе байжээ гэж би бодож ирсэн. Яг тэр үед би надад ямар ч амьдрах итгэл найдвар зориг байхгүй. Ямар ч тийм хүсэл эрмэлзэл байхгүй амьдрах тийм. Тэгээ тэр үедээ би энэ амьдралыг дуусгая гэсэн шийдвэр бодолжсэн миний төлөв орж ирж байсан. Тэгэхээр ямар хэмжээний онолт байж вэ гэдгийг бол хоёр гадарч байгаа хэ. Тэгэхээр тэр үе маань яг өсвөр насны үе байсан баг. Ер нь бол 10 жилд. Тэгээ би одоо ингэ боддог байхгүй. Ер нь бид нартай одоо ингээд хамт байгаа үр хүүхдүүд маань хамт байгаа л гэж боддог эцэг эхчүүд. Одоо эмээ өвөө эцэг эхчүүд ч юм уу. Гэтэл тэр хүүхдүүдийн маань зүрх сэтгэл яг хаана явж байна вэ гэдгийг төдийлөн сайн мэддэг. Бид нар хэдий болтол одоо нэг өөр хүүхдүүдтэйгээ нөгөө жижүүрийн байдлаар харилцаад тий ингээд явах юм бэ. Надад би өвөө мэдрэг өссөн. Тэгээ өвөө мэдрэг өссөн. Манай өвөө юм бол үнэхээр мундаг багш хүмүүс, скет хүмүүс намайг хүмүүс гаднаас харахад тэр багш яач, энэ багш яач яг мундаг хүмүүс гэж боддог. Гэтэл би дотроо нөгөө өөрөө хүсэл мөрөөдөлтөө тэр хүсэл мөрөөдлийнхөө төлөө ямар нэг юм хийхэд бусдаас нөгөө дэмжлэг авч чадахгүй байгаа, урамшуулал авч чадахгүй байгаа тийм ээ. Тэр өсвөр насны хүүхэд амьдрал нь нэг тийм яг л одоо нэг Улаанбаатарын утаа шиг тий ямар ч тийм нарны гэрэл харж чадахгүй байгаа, итгэл найдвар харж чадахгүй байгаа яг тийм л байсан байхгүй. Тэр үедээ миний амьдрал яг л нэг уналтын үе гэж би одоо эргээ харахад боддог. Тэгээд энэ уналт маань яаж дэшээ уналт болсон бэ гэхээр би яг нэг итгэл найдвар гэдэг зүйл яг юу юм бэ? Итгэл үнэмшил гэдэг зүйл хүнд одоо ямар одоо гайхалтай итгэл найдварыг авчирч намайг хинбэ гэдгийг маань одоо мэдрүүлдэг юм бэ гэдгийг зүйлийг ойлгосон тэр цаг мөч маань надад бас ийм чаддаг зүйл үү юм байна. Яг тийм үедээ яадаг вэ гэхээр одоо ингээ хүүхдүүдээ чи тэр хүүхдийг харалтаа тэр хиний хүүхдийг харалтаа тий байнга харьцуулж явагдав. Тэгээ дээрэс нь одоо хүүхдээ тэрч одоо урамшуулдаггүй. Заастаа энэ шиг тэгэхээр энийг нэг жоохон багчаар одоостой нэрэ буруу зам руу орчихно гэдэг. Маш олон эцэгчүүд гэж буруу боддог. Тухайн үеийн одоо нөгөө жишээ нь өвөө мэдрэ өссөн ч гэдэм үү эсвэл жоохон яг тийм бодолтой эцэгчүүд хэрвээ байдаг бол анхаараарай. Хүүхдэд чинь ерөөсөө магтаал урамшуулал одоо ихцдэггүй маа. Нөгөө хүн урмаарт тэгдэж тэ бурмаар биш урмаарт тэгдэг гэж үгүйдэг. Тэр үнэхээр л үний юм шиг байна. Тэгээд хин нэгнтэй харьцуулагдаад магтаал урамшуулал сайшаалыг одоо гэр бүлийнхээ хайр дотны хүмүүсээс авч чадахгүй. Тэгээд дээрэс нь яг тийм одоо ойлголтыг би ингээд байнга сонссоор байгаад өөрөө өөртөө яг тэр үгний талаар одоо итгэж үнэмшиж хэлдэг юм байна. Тийм гутаа би би юу ч чадахгүй. Энэ зөвхөн л миний л мөрөөдөл. Мөрөөдөхөд сайхан юм да
Яг үнэ. Гэхдээ би тэрийг биелүүлж чадахгүй, тэрийг одоо өөрийн болгож чадахгүй нь харамсалтай юм да. Гэж л бодд юм л. Тэгэхээр олон өсвөр насны хүүхдүүд яг ийм бодол дээр эргэлзлийн одоо тэнэгэлзлийн одоо мананд төөрөөд за Монголд бол харьцангуй гайгүй гэж бодсон чинь бас их анхаармаар юм Бүгд байна. адилхан. Ер нь дэлхийд дээр бид бүгд адилхан байгаа. Одоо та бүхэн харах юм бол Япон солонгост ингээд нөгөө олон өсвөр насны хүүхдүүд яг тиймэрхүү нөхцөл байдал ороо. Дээрээс нь үеийнхний нөгөө дээрлэхэлт янз бүрийн байдалд оронгуудаа амьдралаас одоо ингээд нөгөө тий одож байгаа юм жишээнүүд зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол нөгөө айгүй имзэг зүйл байхгүй. Тэгэхээр би ер нь бол энэ талын хүүхдүүд рүү айгүй хандаж ямар нэгэн байдлаар ийм болох юмсан гэсэн ийм өсөл эмзэл байдаг. Тэгэхээр тийм хэрвээ одоо эцэгчүүд байвал яг өсвөр насны одоо хүүхдүүд бол хамгийн имзэг үе дээр явж байдаг. Сэтгэл санаа, бодол яг бие хүн болж төлөвшөхгүй явж явах үедээ яг тийм зүйл орохоор хамгийн хүнд тусдаг юм шиг байна. Тэгээд миний уналт бол яг тийм байсан. Тэгээд би оюутан болоод ерөнхийдөө за би өөрийгөө олж авах ёстой. Би өөрийнхөө хинбэ гэдгийг мэдчихэж би дараачийн миний амьдралын зорилгоод тодорхой болно. Би дараа нь юу хийж амьдрах нь миний сонголт. Тэр бол амархан гэж бодож байсан. Хамгийн гол нь би яг хин бэ? Би яг юу хийж чаддсан юм бэ? Намайг ер нь хайрладаг, хүндэлдэг, урамшуулдаг хин нэгэн одоо болгож шаарддаг хүн ер нь байт юм уу? Би ер нь хаана хин нэгэн болох ёстой юм болоо гэдэг одоо ийм асуултуудын эрэл хайгуул миний дотор байнга эргэлдэж байсан. Тэгэхээр энэ бол миний амьдралын дээшээ оналт байлаа. Тэгээд тэртээ одоо 2006 онд одоо их сургуульд ороод за би их сургууль яг энэ байдлаараа 10 жил сурсан, 10 жил байгаагаараа яг их сургуулийн одоо форматанд орчинд ороод ингээд суралцах юм бол би ямар ч ялгаагүй байх юм байна. Тийм учраас би өөртөө ингээд айс брейк хийх тэр харьцуулалтын хинч бишийн тэр ханыг нурааж хин нэгэн болох харилцааны тэр тесрэлт хийж бөөм хийж өөрчлөлт хийх ийм одоо шаардлага гарсан. Эхэндээ бол би айгүй хиймлэр хийдэг шүү дээ. Айгүй тийм нэг тийм олон нийтэч юм шиг ийм нээлттэй юм шиг хүн болгонтой харилцаал ингээл тэгэн гутаа угаасаа нөгөө тийм биш юм чинь нөгөө хиймлэр хийгээд ирэхээр би нөгөө айгүйх нөгөө алдаа гаргадаг одоо харилцааны хувь дээр тэгэн гутаа тэрүүгээр нөгөө ангийнхандаа ч гэдэг юм уу эргэн тойронд байгаа хүмүүстийг хийгддэг одоо нөгөө залуучдын орчин үеийн хэллэгээр бол байн хийгддэг. Тэгэл тэрийг дараа намайг ярьж хүмүүс маань бахан хандл сайхан инээдэг тийм ээ. Яг тийм хөвгт байсан. Гэтэ би тэрэндээ харамсаагүй. Яагаад гэвэл тэр миний алхам ингээл урагшилсаар л байсан шүү дээ. Тэгээд өнөөдрийн одоо магнайнд ингээд суучих واخхой. Баярлаа. Тэр энэ маань өөрөө миний амьдралын дээшээ оноолт болсон. Хэрвээ би тэр дунд тэр хүмүүсийг ингээд сонсоод за би чадахгүй юм дээ. Би ч угаасаа чаддгүй байсан шүү дээ. Гэт би хэрвээ тэндээ ингээд үлдсэн бол өөрийгөө ч олигтой илэрхийлж чадахгүй ингээл хилээ залгаал, шүлсээ залгаал, үгээ залгаал ингээл бусдын хойно ингээл үлдээл байсан бол би өнөөдөр яг тэр үнс норонгон дотроо амьдралын тэр хар бараан зүйл дотроо яг ингээд тунаад үлдэх байсан баха гэж би боддгийн. Дээрэс нь яг нэг гоё үг санаанд орж байна. Өнөөдөр байгаагаар чинь биш, харин ирээдүйд хэн болохоор чинь би итгэж найдаж байна гэх үг. Яг тийм. Бид бусдыг өнөөдөр алдаатай байна. Эсвэл доголдолтой тэ зан чанарын хувьд ч юм уу явж байдал ч юм уу янз бүрээр харж болно. Гэхдээ үргэлж танд найдах тэ таныг ирээдүйд хэн болж чадахыг харж чаддаг тэр нүд байсаар л байгаа шүү. Тэ таны эргэн тойронд эсвэл хаана ихтэй байсаар л байгаа. Тэгэхээр ингээд харахад ер нь бол нөгөө альва уналт бэрхшээлийг даван тулахад хамгийн чухал хөдөлгөгч хүч бол нөгөө итгэл найдвар. Тэгэхээр та яг юунаас итгэл найдварыг авч чинь, юунаас тэр урам зориг авч чинь, тийм ээ? Ингээд унтсан байгаа үед бол гараа сунгаад босооч хөөгээд хин нэгэн тань руу гараа сунгахад тэр гар бол итгэл найдварын гар гэж байна. Тэгэхээр өнөөдөр яг та ямар хэцүү хүнд нөхцөл байдал бэрхшээл донд байна. Танд ямар нэгэн байдлаар итгэл найдвар одоо өгөх хэмжээний тэр нэгэн байж л байдаг. Гэхдээ хаана байна вэ гэдгийг та гол нь олж харах хэрэгтэй байдаг юм байл. Тэгэхээр итгэл байхгүй, ямар ч найдвар байхгүй бол тэндээс босч чадахгүй. Хамгийн гол нь би босоод яах юм бэ гэдгээ мэддэг юм байна. Яг. Тэгээд босч чаддаг юм байна. Түүнээс ч одоо бидний эргэн тойронд байгаа залуучууд хүн болгон өөрсдийн гэсэн потенциалтай, өөрсдийн гэсэн нөөц бололцоотой, таланттай, авиас чадвартай байдаг те. Гэхдээ
хамгийн гол нь тэрийг нь зүлгэж тортож өгнө. Нөгөө ярьдэн штэ нөгөө далайн совдтэй хисан дотор яаж нуугдаж те яаж тэр олон цаг хугацааны дунд ингээд нөгөө өвдөл зөөрийг авч тийм ээ бүрлдэж бий болдог үлээ те яг тэр далайн хисан дунд нуугдсан совд шиг бидний амьдралч гэсэн айгүй өвдөлттэй зөөртэй золиостой байдаг. Гэхдээ тэрийг даван туулчих юм бол ямар гайхалтай одоо зүйлийг амьдралаас авч болох вэ гэдгийг харж болох юм байна. Тэгэхээр надад нэг юм бодол юм л да. Яг нэг юм хэцүү үед явж байгаа тий. За өсвөр насанч байна уу, залгуунч байна уу хамаагүй. Одоо бүр бүх насныханд л хүн л болсон хойно бүгдэнд л асуудал хэцүү зүйл тохиолж байгаа тий. Гэхдээ бид нар одоо түрүүн гар сунгана гэж ярьж байгаа шүү дээ тий. Хин нэгнээс тусламж авах тухай ярьж байгаа шиг байна шүү дээ. Хин нэгнээс ядаж ихний ээлжинд. Гэхдээ миний хувьд боддгийн тэр бодол хамгийн том эрс зориг гэж боддог. Яг хүн яг үндэ хүн болгон мондөг, хүн болгон ямар ч асуудалгүй байгаа юм шиг харагдаж байхыг бид нар бүгд ирмэлзэж нийгэм дотор тэгж амьдэрдэг. Тэгээд би чадахгүй байна, надад туслаач гэдэг үг тэр илэрхийлэмж бидний амаар биер дамжиж гарна гэдэг маш хэцүү байдаг. Буюу өөрийгөө ялж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүмүүс нөгөө эрс зориг гэхээр ингээд нэг цахиг зодтолтхыг эрс зориг гэдэг бол үгүй. Би хүнээс тусламж аваад надад туслаач гэж өөрийнхөө төлөө дуурч байгаа тэр дуу хоолой. Тэр мессеж чат дуудлага юу ч гэдэг тий. Тэр бол хамгийн том эрс зориг гэж боддог. Яа, нэрэл тийм шүү. Тийм болохоор ялангуяа одоо би нөгөө хүмүүсээс одоо гуйж байгаа хүмүүс надад тийм үеч үрт нь байсан гэсэн. Одоо өстой мөнгө төгрөг гуйно уу? Эсвэл амьдрал маань ингээд нэг хэцүү байна. Тэтгэлэг гуйно уу? Тий? Тусламж гуйно уу? Би тэр хүмүүсийг үнэхээр хүндэлдэг. Ямар хэцүү байгаад тэгсэн хэрнээ хэцүү гэдгийг мэдж байгаа. Хинээс гумааргүй байгаа ч гэсэн өөрийнхөө төлөө энэ зоргийг гаргаад нэг хүн дээр ингээд нүрээ ширлээд улайлгаад тий. Тэгээ энэ дээр нэг туслаад өгөөч гэд хэлж байгаа тэр хүний хувьд бол үнэхээр гайхамшигтай. Би тэр эр зоргийг бид нар хүндлэх хэрэгтэй гэж боддог. Тийм шүү. Тэгэхээр тэр хүнийг ичгүр болгохгүй тийм ээ. Чадахгүй бол маш соёлтойгоор ойлгомжтойгоор ярилцаж боломжтой зурганд чиглүүлж өгөх гэдэг энэ чухал байна. Энэ бол хамгийн том эр зоригтой хүмүүс. Дээрээс нь донтолтыг даван туулж байгаа хүмүүс. Ваа, яг тийм шүү. Тэд нар бол миний хувьд үнэхээр бас гайхамшигтай эр зоригтой хүмүүс. Тэгэхээр гэрүүлийн радио 104.5-ийн 1-р студиуд 930 шоу дэшин онолтоор үргэлжилж байна. Сонсогчдаа бидэндээ хамт байгаа бол яг одоо танаас сумаар байна. Бусдаас тусламж авч исэн одоо бусдаас авч исэн хамгийн том тусламж юу вэ? Хоёр нь хэр нэрлэхүү юм бэ? Хэр нэрлэхүү вэ? Нэрлэхэд нэрээдгүй гэж боддог шүү. Тэгэхээр яг одоо 930 шоуны лайв стримийн доор коммент сектээр та бичээрэй. Бидэндээ хамт байгаа бол радио сонсож байгаа бол лайв стрим руу орж ирээд бидэндээ бас яг энэ талаар гоё хуваалцаарай гэж уриалмаар байна. Тэгэхээр хоёроос асууя л та. Одоо Саки маань түрүү ярьлаа тий. Бусдаас авч ирсэн магадгүй хамгийн тусламж тэр хин хүнд хэцүү нөхцөл байдал. Тэр бол одоо гэрэл мэд гийгээл гэлбаагаал ороод ирсэн байна. Яг түүнтэй адилхан төвшөөгийн амьдралд бусдаас авч ирсэн хамгийн том тусламж юу вэ? За яста бусныхаа димээр л амьдарч байна. Тэгэхээр хамгийн том гэж эренбэлж болохгүй байх. Тухайн цаг үедээ л эн чинь мөрөс тус дэмж ер нь эренб дараал гэж байхгүй байх. Тухайн үед нөгөө нэгсэд нөгөө твдэж явхад твнэр туслах чинь хамгийн том болдог. Тэмээгээр тусалснаас тий. Тэгэхээр тухайн цаг үедээ л бүх тусламжууд бүх хүмүүсийн үг үнцэнтэй байсан байх гэж бодож байна. Тэгвэл хамгийн одоо санаанд чинь ойр байгаа, тод байгаа тий. Одоо яста яг хэлсэн чинь орж ирж байна. Би MI-д сарсан оюутан. Нэлээ эртний оюу. Цаг хугацаа яасан ч хурдан өнгөрдөг. Тэгээд 1-р курст орцсон байсан. Гэтэ тухайн үед MI чинь анх дөнгөж минь 2 дахь эсэлт наахгүй юу. Тэгээд тухайн үедээ бол төлбөр өндөр байсан байхгүй юу. Тэгээд манай амьдрал бол үнэхээр хэцүү байсан. Тэгээд төлбөрийн бол нэг 3.1-ийг нь хаавж хэрмэн төлж чадчихсан. Тэгээд төлдсөн болохоор орчихсон. Тэгээд цаашаа үргэлжлүүлэх боломжгүй болчихсон. Тэгээд гүрийгэл нүдэ ханаал 1-р курсээ төгссөн байхгүй. Тэгээд 2-р курст ороод ирсэн чинь мэдээж 1-р курсыг үлдэгдэл өөртөө 2-р курсын төлбөр юуш төлөөгүй. Тэгэхээр чи нөгөө нэг санхүүгийн ажилтныг чи одоо хаста намайг одоо нэг ялгараа шилэгдээд энэ гараад ирд юм байгаа юм. Тэгээ бүр албаар нөгөө нэгтлэн санхүүгийн чинь үүдээр нь явахгүй. Явсан ч найзынхаа энэ талд нь явж нуугдаж гардаг байсан. Тэгээд тэр их ч явхад ажиллал хийж байгаа шүү дээ. Тэгээд яг тэр хэцүү үед гайхалтай нь
миний нэг таньдаг нэг Монголд амьдардаг Америк гэгч байсан. Тэр их чинь аав нь Монголд зочилж ирдэг байхгүй юу? Охин дээрээ зочилж ирсэн. Тэгээд нөгөө аав нь ирсэн чинь нөгөө ихч маань надад нөгөө мөнгөгүй байгаа болохоор чи нэг гайд хийгээд нэг орчуулга хийгээд нэг хэдэн төгрөгтэй болж болно гэдэхгүй юу? Бөөм баяр юу ярьж байгаа юм бэ? Тухайн чи ядаж ямар цагийн ажил гэж байсан юм шүү дээ. Тэгээд нөгөө нэг ахыг чинь дагуулаад хэвээр мэдхгүй юуных нь гайд байх вэ? Юугаач ярьж явсан. Одоо бүр санаа зовдөг. Гэхдээ хэвээр хотоороо тойруулаад чадах ятгаараа явсан газар нь хэвээр микроавтосудртаа суулгаад аваа явчихсан санагдаж байна. Тэгээд тэр хүн явхдаа надад хэлээгүй мөртлөө аав чарт маань тэр ихчтэй уулзаад би төвшөө зүгээр нэг гайдын одоо төгөлсөн өгмөр байна. Амьдрал нь жоохон хэрэгтэй үнцэнтэй зүйл байвал одоо хийгээд өчмөр байна. Юу байна гэсэн чинь тэр ихч хэлэхдээ төвшөө одоо яг ингээд сургуулаас хөөгдөж байгаа. Би өмнөхөр яг сургуулаас гарч ирсэн. Тэгээ сургуулаас хөөгдөж байгаа төлбөрүүд өгч чадаагүй байгаа нэг юм асуудал байгаа тэгвэл гэж хэлсэн байлээ. Тэгсэн чинь нөгөө ах чинь би бүр одоо бүр бодхоос бүр ойлмор тий. Тэгээд тэр хүн аав жартай минь муулзаад тэгээ шууд аав жарыг дагуулж яваад маань сургуульд очиод миний төлбөрийг төлсөн байдаг. Вау. Гэхдээ нэгдүгээр курсын өрийг минь төлөөд хоёрдугаар курсын төлбөрийг бүтэн төлөөд. Тэгээд би бүр нэг мөчд сургуулийнхаа төлбөр төлөөгөө царын ганц оюутан байсан байж магадгүй тийм ээ. Гэхдээ ганцхан мөчд би сургуулийн төлбөрийг өрчлөө төлчихсөн оюутан болж ирсэн. Тэгээд 3 дугаар курс 4 дугаар курс хоёр дээр нь чи өмнөхөр амжилтаасаа сурах юм бол төлнө гэж хэлсэн. Вау. Тэгээ яасан? Би сайн сурсан. Би хичээсэн. Үнэхээр гайхалтай. Тэгээд яг тэр хүний тэр тусламж над миний зүрх сэтгэлийг өөрчилсөн. Ямар ч хамаарлаг хүн. Надтай яам. Би тэр хүний амьдралыг би ямар аварсан биш амьдсан ч авраагүй. Гэтэ зүгээр болцолгүй хайр гэж байдаг юм байлээ. Тэгээд тэр хүний зүгээр нэг монгол хүүхдийг нэг дэмжиж гисэн сэтгэл нь миний амьдралыг оромгоор өөрчилсөн. Манай гэр бүлч нөлөөлсөн. Тэгээд тэрнээс хойш бодохдоо яг тэр үед би нэг амлалт өгчээсэн. За би том болоод мундаг болоод баян болоод би хүмүүсийн сургалтын төлбөрийг төлдөг хүн болно гэж би шийдэжсэн байхгүй юу. Тэгээд яг тэр хүн баян болохоо бас хүлээж болдоггүй юм байлээ. Боломжоор тэгээд өөрт нь байхгүйсэн ч гэсэн ядаж тэр тусламж авах боломжийг нь бүрдүүлдэг хүн болъё гэд. Тэгээд одоо өнгөрсөн хугацаанд ажлынхаа туршлагаар нэлээд олон залуучуудад сургалтын төлбөрийг би өгөөгүй ч гэсэн сургалтын төлбөрийг өгч чадах хүнтэй нь холбож тэтгэлэг авах боломжийг нь олж авсан. Одоо бас миний нөгөө байгууллага дотор ч гэсэн манай залуучуудаас сургалтын төлбөр би өгөөгүй бас карманаас өгөөгүй. Гэхдээ харилцаа холбоо хэл яриа одоо босож чадвараа ашиглаад тэр тэтгэлэг авах боломжийг нь бас бүрдүүлээд манай эдийн оюутнуудаас сурж байгаа. Тэгээд яагаад өнөөдөр би юм байгаа хин нэгэн хүн надад тусалсан болохоор л би өнөөдөр юм байгаа. Тэрнээс би мундагтаа нэг амар сайхан сэтгэлтэй биш. Тэр магадгүй тэр хүн ч гэсэн тэр хүний амьдрал бас хин нэг хүн тусалсан баг. Тэгээд тэр сайхан сэтгэлийг бас тээсэн баг. Тэгэхээр хайр, тэр тусламж, тэр сайхан сэтгэл гэдэг зүйл үнэхээр үржиж идэг, өсөж идэг, өвлөгдөж идэг юм байлээ. Яг зөв тийм ээ. Энэ өөрөө нөгөө дээшээ уналт. Энэ бол яг дээшээ уналт. Бид нар бас өчигдөр хуваалцж ирсэн. Өчигдөр манай 930 оны нэгэн эрхэм сайхан эгчийнхаа одоо дурсамж яриаг бид нар хамтдаа хуваалцж ирсэн. Энэ эгч маань одоо энэ харваагаас явсан. Тэгээд дэвшсэн, хідээжсэн. Тэр эгчийн одоо бидэнд үлдээсэн зүйл юу вэ гэд бодсон чинь нэрээ ямар ч болцолгүйгээр тэр сайхан инээмсэглэлээр эерэг байдлыг одоо хүмүүсийн зүрх сэтгэлд өгч хүмүүсийн зүрх сэтгэл сайхан нарыг мандуулж сэлмүүлж тэ тэр эерэг сайхан инээмсэгэл дулаан сайхан инээмсэглэл бусдыг гэсэн одоо тэр нэг зориулалтаар бид нар айгүй сайрхаж айгүй гой дурсаж ярьсан. Тэгээ тэрийг ингээ бодох одоо ингээ бодсон чинь одоо болрогчийн маань амьдрал өөрөө бас дээш явуулт байсан байна. Тэр уур амьсгал дотор ингээд уур амьсгалыг ингээ айгүй гой халуун талаан болгож чаддаг байсан тий. Тэр температурыг өөрчилдөг, бусдад зориулт гаргадаг. Тэр хүн өөрөө тийм баян тас биш. Гэхдээ тэр хүн одоо ингээ бодоход хамгийн олон хүмүүс тусалсан, хамгийн олон хүмүүст гочин сэтгэлийн бэлгийг зориулалт гаргаж хийж өгсөн. Хамгийн олон хүнд айгүй тийм эрг дулаан мэдрэмжийг үлдээж чадсан. Өглөө болгон одоо бид энэ цугаа бид бүхнийг одоо төдийгүй энэ 930 шоуг сонсдог, 930 шоудаа хамт байдаг олон сонсогчдын зүрх сэтгэлд нэг тийм дулаах мэдрэмжийг үлдээсэн. Урам зоригтой ирч хүчтэй нэгэн эмэгтэйгээр үлдсэн. Өглөө болгон тэр үлдээдэг комент яг л нэгэн хэмээн. Яг л хизээч те. Тооштой, хичээнгүү зүрх сэтгэлтэй. Тийм ч байсан. Тэгэхээр тэр бол өөрөө дээшээ оналт юм аа. Тийм учраас
сонсогчдоо уриалмаар байна, хэлмээр байна. Өнөөдөр миний сайн сайхан яваа, миний амжилттай яваа. Магадгүй хин нэгний зориулалт байгаа. Хин нэгний хичээл зүтгэл золиосын үндсэн дээр би өнөөдөр сайн сайхан яваа юм шүү. Тэр хүмүүсийг бодохдоо би тэр бусдаас авсан тэр сайн сайхныг эргүүлээд өөр дээр ингээд түгжээд өмхирүүлэх хүчтэй. Ингээд цааш нь би ингээд дамжуулах хэрэгтэй юм байна. Энэ өөрөө өнөөдөр бас өнөөдрийн одоо манай нийгэмдэр жоохон өгүүлэгдээд байна уу да. Магадгүй тэгж байгаа маш олон хүмүүс байгаа. Тэгтээ магадгүй тийм биш байгаа хүн нь та бидний дунд бас байгаа юм биш үү? Тэр хэнийг хэлтгэл хэрэгтэй, санаалгал хэрэгтэй гэсэн. Тэгэхээр өнөөдрийн бидний энэ дээшээ онол нэвтрүүлгийн одоо хийж байгаа гол зорилго энэ дээр бас сэтэл өгөх. Хийж байгааг нь урамшуулах, хийхгүй байгааг нь дэмжих, урамшуулах, ятгах тийм ээ. Ийм цаг юм биш байгаа. Гэхдээ монголчууд монгол хүмүүсийн зүрх сэтгэл дотор тэр хүнд туслах гэдэг тэр сэтгэл мэдрэмж бүр амар ойрхон бижээд шүү дээ. Хүн болгон туслах дуртай. Би тийм болохоор бүр албаар би хүмүүсээс тусламж авдээ шүү дээ. Өмнө нэрлэхөө байсан заяа. Хүний царай харж чадахгүй, хүнээс юм гуйж чаддаггүй байсан. Одоо бол би одоо ерөнхийдөө бас нэг элдвэнцэн машинтай ажиллахаас илүүтэйгээр одоо кас масан дээр очихоос илүү тий автоматар уншуулаад гарахаас илүү би бүр албаар хүн дээр очиод гоё яриа өргүүлээд тий тэгээд ингэж өнгөрөх дуртай. Тэгээд хүнээс тусламж авах. Та ингэж өгөөч тэгээд өгөөч гэхэд бүр зүгээр нэг инээмсэглэхгүй байсан хүний цаан зүгээр ингээл гараад ирдэг. Би бүр Монгол ахнараас тусламж авах бүр дуртай. Хөдөө орон нутагт явж байхад би ингээл яхаа мэдхгүй болонгууд очоод шууд өстой зам амдар гараа өрөө зогсоож байгаа л ахаа яах вэ хөх зүгээр өстой бүр дагаад яв гээл те би чамайг зүгээр тэр хөтлөөд явал зүгээр дагаа яв гэдэг хүмүүстэйс таарж байсан. Тэр монголчууд үнэхээр хүн таслах тэр сайхан сэтгэлтэй хүмүүс тэр тэгж ярьдаг ч үнэн би өөрөө мэдэрдэг болохоор тэгэхээр нэрлэхэлгүй бас би энэс гоо тусламж авч байгаарэ тэгээд баяр хөөртэйгээр бас тусламжийг өгч байгаарэ гэж бас хэлмээрсэн. За тийм шүү. Үнэхээр гоё байна. Тий. Яг зөв. Тэгэхээр бүгдээрээ ингээд хүн туслахаар хүн тусалсны тэр баяр хөөргийг бас амьдралдаа авсаж мэдрэх боломжтой байх нь тий. Тэгээ нэг ийм үг байдаг. Бусдад өгсөн үнц нь буцаад таних болдог шүү гэдэг. Тийм учраас үнц цэнийг бусдад дамжуулдаг өгдөг. Тэгээд өөрөө бас тэндээсээ баяр хөөргийг мэдэрч чаддаг нэгэн байгаарай гэж сонсогч та бүхнийгаа уриалж урамшуулъя. Яа баярлалаа манайхан. Өнөөдөр бидэнтэй цуг болсон танд өдрийн ирч хүч, ухаарал ойлголт гээд олон зүйлсийг танд өгсөн байгаа гэж найдаж байна. Авахаасаа өгөх нь илүү өрөөлтэй тусламжийг өгөө тий. Хэн нэгнээс тусламж авахдаа бити санаа зовоо. Нэрлэхээрээ тий. Бас тэгээд өөр хүмүүс тусламж өгөөрэй. Тий яг үнэ. Тэр хүн баярлалаа гэж хэлэхгүй шээсэн. Ойлгохгүй байсан ч хамаагүй. Бид нарт үлдчихэж байгаа байхгүй. Яг зөв тийм шүү. За тэгээд өгсөөр нэг л өдөр бид бэлхах болно, дүүрэх болно, халигах болно, салгих болно. Бэлхлаас бэлхал руу тэгээд дамжин штэ. Тий. Өгж байгаа хүн бол баян байдгийм аа. Өгөх юмтай нэг. За ингээд Гэрүүлийн радио 104.5 өглөөний 930 шоу маань одоо энэ хүрээд өндөрлөх цаг дугаар ирж байна. Оо тэгснэ. Би ч одоо араас нь ярих юм аа бэлдээ цааш та. Араас нь задгаад явах гэж та. Яах. Одоо маргааш үлдээ. Маргааш гэж нэг өдөр байгаа. Тэгэхээр өнөөдөр бас урам зоригтой нэгэн өдрийг ирчвчтэй сайхан өнгөрүүлээрэ. Тэгээд хамтран хөтлсөн төвшөөтэйгөө Сакитагаа Магна миний би үнэхээр бас ховтой сайхан гайхалтай өглөөг ихлүүлж байна. Тэгээд найруулагч Чайда бас баярлалаа. Хамтран ажилласан KFC-дээ бас баярлалаа. За, өөрийгөө хэлээд хамтран өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе. Тэгээд манай өөрөө болохоор ингэж хэлдэг. За. Бид нэг хэсэг нь сайн цагийг хамт бүтээе. Бид нэг хэсэг нь сайн цаг. За, гурав толоод хамтдаа шууд орилол хэлээ шүү. За, тэгээд хамтдаа хэлээ. 1 2 3 Бид нэг хэсэг нь сайн цагийг хамт бүтээе. 930-ийн сонсогчдоо ийхүү өгч үнэхээр хамтдаа урагшилсан өдрийг өнгөрүүлцгээе. Бид нэг хэсэг сайн цагийг хамт бүтээе. Гэр бүлийн радио 104.5 930 шоу. Иргэн дурсах дуу хөгжмийг энэ цагийн мэдээлэлтэй 930 шоу танд хүргэлээ. Энэ өдрийн ажилтан амжилт хүсье. Амжилт хүсье.